10 дугаар сарын 28-наас эхлэн Монголын уран зургийн галерейд дэлгэгдэж байгаа Библи Монгол хэлний үзэсгэлэнд монгол хэл дээр орчуулагдсан гарсан библиудээс гадна бусад орны 40 гаруй хэл дээр орчуулагдсан библиуд мөн дэлгэгдсэн байна. Энэ бол түүхэнд анх удаа болж байгаа түүхэнд тэмдэглэх онцлог үйл явдал гэдгийг тус үзэсгэлэн зохион байгуулагчид онцолж байсан юм а. 170 жил болж байгаа ийм Библийн хувь бидэнд байна. Тэгэхээр 170 жилийн өмнө одоогийн Оросын албаны улсын нутаг дэвсгэрт байгаа энэ Ходон гэдэг газар хэвлсэн Библийн шинэ гэрээний хувь хамгийн хуучны үзмэр болоод байж байна. За түүнээс өмнөх библиуд бол гадаадд байдаг. Зарим нэгэн үзмэрүүд бол дэлхийн том номын сангуудад байдаг. Ийм үзмэрүүд учраас авах боломж бас муу байна. Тэгээд хэрээрээ цуглууллаа, олон хүний хүч хөдөлмөр, сэтгэл орлоо, тэгээд боломжийн сайхан үзмэрүүдийг олж дэлгэлээ гэж бодож байгаа. За зөвхөн монгол хэл дээр болоод монгол бичгээр байгаа бүх библиуд тэгэхэд 130 гаруй библи байна. За тэрэн дээр нэмээд 40 орчим хэл дээр орчуулагдсан гадаад библи байгаа. За тэгэхээр номын үзэсгэлэн гэдэг бол ном үзүүлдэг тийм ээ. Тэгээд ном тэр дундаа зөвхөн библийг ийм олон хуваар ингэж үзүүлж байгаа. Энэ бол маш өвөрмөц үзэсгэлэн. Монголд анх удаа болж байгаа үзэсгэлэн дахиад хизээ болох вэ гэдэг маань бас тодорхойг байгаа ийм ховор үзэсгэлэн. Тэгэхээр энэ бол ховор агшаан гэж би бодож байгаа. Монголын уран зургийн галерейд дэлгэгдэж байгаа Библи Монгол хэлний үзэсгэлэн 10 дугаар сарын 28-наас эхлэн 11 дугаар сарын 6-ны дуустал үргэлжлэн гарах юм. Ямар ч үн төлбөргүй учир сонирхсон хүн нээлттэй байна. Live News мэдээллээ.